төрийн байгууллагуудад сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, харилцан суралцах арга зүйн Smart Service Exchange уралдаанд шалгарсан баг хамт олонд баяр хүргэе. Энэхүү уралдаан иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, сэтгэл санамжийг дээшлүүлэх чиглэлээр төрийн байгууллагуудын үйлчлэгээндээ нэвтрүүлсэн сайн туршлагыг илрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Уралдааны 2 дугаар шатанд Налайх дүүргийн нийгмийн даатгалын газар, эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн цахим хурал сайн туршлагаар Налайх дүүргийн газар зохион байгуулалтын алба, газрын удирдлагын нэгдсэн цахим систем, Налайх дүүргийн соёлын ордон, иргэдэд ээлтэй төрийн байгууллага сайн туршлагаар Налайх дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний хэлээс дотоод хэлс хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны систем сайн туршлагаар Налайх дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн хэлцэс, биеийн хилэмж хүртээмжтэй нийгмийн жишг сайн туршлагаар Налайх дүүргийн спорт хороо, лилээ хамар олимпийн танхим сайн туршлагаар Налайх дүүргийн шуурхай удирдах хяналт мэдээллийн төв, аюулгүй хяналттай Налайх төсөл сайн туршлагаар Налайх тогтчид үйлчлэгээ орон нутгийн өмчт аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар цахим шийдэл сайн туршлагаар Налайх дүүргийн 1-р хороо нь Let's Stop Crime сайн туршлагаар Налайх дүүргийн 2-р хороо эрүүл ирээдүй, эрүүл нийгэм сайн туршлагаар Налайх дүүргийн 4-р хороо нь цахим ур чадвараа нэмэгдүүлэх, ажлын бүтээмжээ сайжруулах сэдвт сайн туршлагаар оролцож байна. Иргэдийн оролцоотой хамтын шийдлийн төлөө зохион байгуулагч Налайх дүүргийн засаг даргын тамгын газрын төрийн захиргааны удирдлагын хэлтээс дэмжигч байгууллага Налайх барилгын материал үйлдвэр технологийн парк, Налайх хотын хөгжлийн корпорац, орон нутгийн өмчт аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар, Налайх хангамж нийтлэг үйлчилгээний төв, орон нутгийн өмчт аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар. Мөн шин сонголт хувьцаат компани болон Налайх орлогын гол зэрэг компаниуд тус байна.